дугаар сургууль 540 хүүхэд нэмж суралцах сургуулийн шинэ өргөтгөлөө хүлээж авлаа. Сургуулийн барилгын өргөтгөлд улсын төсөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна. Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор 2 дугаар сургууль нийт 46 ангитай болж дунд ахлах ангиуд 1 ээлжээр бага анги нь 2 ээлжээр хичээллэх боломжтой боллоо. Ингэснээр багш хүүхэд нэг үртээ ажиллах, хүүхдүүд хичээлийн бус цагаар сонирхсон дугуйландаа суралцах анги танхимын хүрэлцээ нэмэгдэж байна. Сургуулийн өргөтгөлийн нээлтийн үеэр 16 нас хүрч байгаа сурагчид иргэний үнэмлэхээ гартан авлаа. Өргөтгөл ашиглалтанд орохоос өмнө бол 3 ээлжээр манай 2 дугаар сургуулийн нийтдээ 2000 гаруй сурагч, дээр нь бол 73 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд, ингээд 2500 гаруй хүүхэд 3 ээлжээр хичээж байсан. 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэрбум 800 сая төгрөгөөр бид нэр дээшгээ 4 давхрын өргөтгөл, мансартай өргөтгөл гэсэн. За энэ өргөтгөл бол нийтдээ 16 ангитай өргөтгөл гэдэг маань 540 хүүхдээр одоо суудлын тоо нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээлж байгаа 21 сургууль байсны нэг нь ийхүү сургуулийн өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар 2 ээлж нь шилжих боломжтой боллоо. Ирэх хичээлийн жилд улсын төсөв болон хятад улсын засгийн газрын тусламжийн хөрөнгөөр нийслэлд нэмж сургуулийн барилга өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээлэх зовлон үгүй болно гэдгийг хэлж байна. 2015 онд бол яг ийм өргөтгөлтэй 4 сургуулийн өргөтгөл 3 сургууль бол шинээр ашиглалтанд орно. За дээрээс нь саяхан Монгол Улсын засгийн газраар батлагдсан Хятадын засгийн газрын босдлогын тусламжаар баригдах нийт 21 сургуулиас нийслэлд 19 сургууль одоо баригдахаар ингэж шийдэгдсэн байгаа. Орон сууц ихтэй хүн ам төвлөрсөн Баянгол дүүргийн 20 дугаар сургууль өнөөдрийн байдлаар 1900 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт суралцагчдын 58%-ийг бага ангийн хүүхдүүд эзэлдэг байна. Баянгол дүүргийн 2 сургуулиудын